Олон улсын хөтөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 6 дугаар сарын 12-нд хүүхдийн хөтөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд олон улсын хөтөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн дэвшгүй хэлбэрүүдийг устгана гэсэн зорилтыг тавьсан. Энэ гишүүн орны танд Монгол улсч багтаж байгаа. Гэвч өнөөдөр манай улсад 5-аас 17 насны 93 мянган гаруй хүүхэд хөтөлмөр эрхлэлээр байгаа гэсэн статистик тоо байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх буюу 88.9% нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Энэ чухлаараа хүүхдийн хөдөлмөр хөдөө орон нутагт их байгаа. Мөн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 11.1% нь буюу 10 гаруй мянган хүүхэд хоригдсан ажлын байранд эсвэл уртассан цагаар хүн хортой нөхцөлд ажилтаа гэсэн судалгаа байгаа юм а. Бид хүүхдээр хүн хөдөлмөр эрхлүүлээд байгаа асуудалд хариуцлага тооддог механизмыг эрх зүйн орчин бий болгох асуудал байна. Тийм учраас улсын их хурл эрүүгийн хууль хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн барьсан байна. Энэ хуулиудад хүүхдийн хөдөлмөр эрхэлсэн асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээхээр ийм том заал орсон явж байгаа. Мөн энэ хөдөлмөрийг одоо эрхлүүлж байгаа хүмүүсийг илрүүлдэг, үйл ажиллагааг нь багадаар таслан зогсоодог ийм эрх хүүхдийн эрхийн улсын байцаагчийг энэ хүүхдийн эрхийн хуулиар бас хийж өгч байгаа. Энэ зүйлс маань ерөнхийдөө эрх зүйн зохицуултын асуудал. Дэлхийд дахнаа хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо сүүлийн 10 жилд буурсан таатай үзүүлэлт гарчээ. Гэвч манай улсад эсэргээрээ хүүхдийн дэвшгүй хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх хандлагатай байна. Иймээс энэ жил хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлээ, чанартай боловсролт заа гэж хэлэхээс урьяндор хүүхдийн хөдөлмөр эсрэг өдрийг Монгол улс тэмдэглэж байгаа юм а. Төрийн байгууллагуудын мэдээлж байгаагаар бол буурч байгаа гэж үзэж байгаа. Хэдийгээр хүүхдийн тоо буурч байгаа ч гэсэндээ хүүхдийн эрхэлж байгаа хөдөлмөрийн хэлбэрүүд илүү далд, аюултай, одоо илрүүлэхэд хэцүү, хүнд ийм нуугдмал байдалтай болчиход байгаа. Энэ тэр ажлыг л юу болохгүй бол тийм юм байх эсвэл гэж бодож байна. Томчуудаа юу гэж хэлмээр байна? Томчуудаа юу? Хүүхдүүдэд л хайрлаар хэлж байна. Ингээл хүүхдүүд юу нэгэл ад сарга баяр хөөртэй л байна. Баг зэрэг өрөвдөн шүү дээ. Хэцүү өрөвдөлтөө л харагддаг. Томчуудаа юу? Хүүхдээ хайрлаар л хэлж байна. Хөдөлмөр эрхэлдэг үеийнхээ найзуудыг хараад сэтгэл нь их өвддөг тухай хүүхдүүд инхүү ярьлаа. Тэд дуу нэгтэйгээр томчуудад хүүхдэд хайрлцгаая. Бид бол та бүхний хойч ирээдүй амьдралын чинь утга учир ад жаргал гэдгийг онцлон уриалж байна.